Бүртээ хуультай улсын иргэд. Иргэдтэй ойр иргэдэд чирэгдэл учруулахгүй. За мөн иргэдийг эрх ашгийг хамгаалах үүднээс 2004 оны 6 сарын 4-ний өдрөөс Дархуул аймгийн захиргааны нэрийн шүүх байгуулагдаж шүүн таслах үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн. Иргэн хүн одоо шүүхтэр марах гэхээр одоо баримтанд дутдаг. Ийм одоо байдлыг шүүх одоо эргэцэн байдлыг тэнцвүүлж тэр гаргаж өгөхгүй байгаа баримтыг бол шүүх өөрөө цуглуулж гаргаж одоо эрүүлэхийг даалгах байдлаар ингэж одоо энэ хэргийн оролцогчдын эргэцэн байдлыг тэнцвүүлж шүүхэд одоо эрхтгш маргаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжийг олгодог. За иргэний шүүхийн хувьд бол нэхэмжил гаргаж байгаа иргэн хуулийг тэгэхэд өөрсдөө нь болохоор бүрдүүлж өгч за тухайн шүүх хэргийг шийдвэрлэдэг бол Цархааны иргэний шүүхийн хувьд бол Цархааны иргэний шүүх өөрөө нотхоронтыг цуглуулж хэргийг шийдвэрлэдэг. 2022 оны 4 сарын 1-нд тэтгэврээ тогтоолохоор сургуульд ажиллаж байгаа тэтгэврт гарсан. Дархуул аймгийн нийгмийн даатгалын хэлтсэд бичиг баримтаа авч өгсөн боловч нийгмийн даатгалын хэлтсэс миний бичиг баримтыг дутуу байна гэдэг үүднээс манай том охиныг миний хүүхэд биш байна. Өөр айлын хүүхэд аваад ирсэн байна. Тэгэд энэ төрүүлснээ тогтоо. Эсвэл ДНК-гийн шинжилгээ өгөж охиноо гэдгээ тодорхойлж ирээ гэсэн. 2 жилийн хугацаанд хөөцөлтөд хас чинь хүн сүүлдээ аргаа барж байгаа юм чинь. 2024 оны 1 сард захиргааны шүүхт би нэхэмжил гаргаж өгсөн. Би шүүхийн шийдвэрийн хариу сонсчоор нийгмийн даатгал дээр очичоод авчиж өгчөө. За одоо нийгмийн даатгал яа шийдэх болоо гэж зүрх төгсчихсэн. За таны тэтгэврийг 2 сарын 1-ээс тогтоож өгөхөр боллоо. Захиргааны хэргийн шийдвэрийг дагахаар шийдлээ манайх гэх нийгмийн даатгал ярих миний систем үднээс гарч ирсэн. Шүүхийн тухай хууль шинээр батлагдаад шүүхийн сургалт судалгаа мэдээллийн хүрээлэн гэдэг ийм шинэ хүрээлэн улсын дээд шүүхийн дэргэд байгуулагдсан байгаа. Захиргааны иргэний шүүхийн нийт шүүгч ажилтан албан хаагчид та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.